Үзэгч танд Topic Creme брендийн арсыг гүн цэвэрлэж, чигшүүлэх бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна. Сайн байцгаана уу? Та бүхэндээ Монсими сангаар албан ёсоор худалдаалж эхэлж байгаа эмчилгээний гоо сайхны Topic Creme гэдэг брендийг танилцуулах гэж байгаа таатай байна. Тэгэхээр Topic Creme брэнд маань Франц улсаас албан ёсоор орж ирж байгаа арьс арчилгааны 24 цагийн гүн чигшил өгдөг брэнд юм. За тэгэхээр энэхүү брэнд маань хэрхэн чигшлээ өгдөг, чигшлээ мөн хэрхэн барьдгийг нотлох журмаар хамтдаа энэ эмийн санд үйлчлүүлж байгаа жирийн нэгэн хэрэглэгчийг туршилтандаа ураад хамтдаа туршилтаа эзгэе. Сайн байна уу? Сайн байна уу? Бид нэр Topic Creme гэдэг брендийг энэ брэнд байгаа юм л та. Францаас албан ёсоор манайхаар худалдаалж эхэлж байгаа. Энэ брендийн чигшлийн хувийг таны арьсан дээр туршиж үзэх гэсэн та зөвшөөрч байна уу? За тийш яцгаах байна. За хоёулаа жирийн үеийн арьсныхаа чигшлийн төвшинг үзэх байгаа эхлээд түүний дараагаар би 3D цэвэрлэгчээр таны арьсны нийтлэлийг нүрийн нийтлэлийг цэвэрлж үзээд тосоо түрхэнэ. Тосоо түрхснийхэн дараагаар хэмжилтээ хийх юм байгаа. Тос түрхсний дараагаар чигшил маань хэдэн хувиар өссөн байна вэ гэдгийг танд харуулах юм аа. За тэгэхээр туршилтаа эхлэе. За энэ цэвэрлэгч нь болохоор сүүн шингэн нүдний будаг арилгагч тоник гуруула нэг дор багтсан маш сайн цэвэрлэгч 3D цэвэрлэгч гэж сүүлийн үед гарсан те. Сүүлийн үед ерөн бол энэ цэвэрлэгчээр цэвэрлдэг болсон. Тэгэхээр ийм цэвэрлэгч байгаа өөр хоёулаа цэвэрлж үзье. За тэгээд та энэ цэвэрлэгчээр өөрөө цэвэрлэх үү те. Арьсныхаа нэг талыг арчаад хацар хэсгээ арчаад тэгээ бас нүднийхээ бодгийг зөвхөн хоёр арчаад авч болох ба. За тэгэхээр сүүн шингэн бол зарим тослог арьстай хүмүүс тохирдоггүй, тослог байдаг. Тоник бол яг цэвэрлэгч биш те. Тэгэхээр бид нэр цэвэрлэгч гэхээр заавал нэг хоёр том юм бариад явдаг шүү дээ те. Сүүлийн үед бол энэ тоник, сүүн шингэн, нүдний бодог арилгагч гуруула нэг дор багцсан цэвэрлэгч гарсан. Тэр энэ бол цэвэрлэгийг арьс арчилгааг маш хэлбэр болгож байгаа юм л да. За үзэгчтэй харуулъя. Ийм богино хугацаанд маш сайн цэвэрлдэг нэм байгаа. Тосноосоо түрхэж үзээд за өөрөө түрхэж хэр чигшил өгч байгааг харцгаая. За ташрамд бас танилцуулж байна. Энэхүү тос маань өөрөө маш сайн чигшил өгдөг. Ийм хэд хувир арьсанд зориулсан тос байгаамаа. Энэхүү тосыг 7 хоногт 2 удаа зузаанд түрхэж өгөөд маск болгочдөг. Маск болж тавьж болно гэсэн. Бус үед нь нэмгэн түрхээд пүтрийн дор тавьчихна, оройдоо бас түрхэж болно. Өглөө орой түрхчихдэг ийм тос байгаамаа. За тэгэхээр хоёулаа тосныхаа үлдэгдлийг түрхчлээ те. Үлдэгдлийг бас авчи. Арьсныхаа чигшлийг үзье. Гэхдээ яг тос түрхээгүй хэсгийнхаа жирийн үеийн арьсны чигшлийг үзнэ гэсэн үг байна. За арьсны чигшил нь 37% гарсан байна. За хамтдаа тос түрхсэн хэсэг маань хэр чигшил нь өссөн байна вэ гэдгийг хамтдаа аппаратаар үзье. Чигшлийн хувь маань 57% та болж маш мэдгэдэггүй өссөн байна. Тэгэхээр та бүтээгдэхүүнээ байнга хэрэглэж явах юм бол чигшил маань байнга нэмэгдэх болно. Тэгээ 24 цагийн гүн чигшил бас чигшлээ байнга удаан барихаараа энэ бүтээгдэхүүн маань маш их давуу талтай юм. Тэгэхээр энэхүү бүтээгдэхүүнийг та бас хэрэглээд үзээрэй. За баярлалаа. Тэгээд би өөр арьсандаа юу хэрэглэвэл бүрэн сайн цэвэрлэгддэг ч юм те. Арчилгаа гэж байна. За арчилгааны хувьд болохоор энэ таны арьсыг арчсан 3D цэвэрлэгчээр өдөр тутамд арчиж чинь өглөөдөө оройдоо энэний дараагаар угаах ерөөсөө шаардлагагүй. Бас үүний дараагаар өглөөдөө оройдоо цэвэрлжээл шууд тосоо түрхэж болно. Энэний өмнө ч гэсэн угаах шаардлагагүй. Энэ өөрөө угааснаас илүү гүн цэвэрлдэг цэвэрлэгч байгаа. За тэгээд өдөр тутмын цэвэрлэгчээс гадна эмэгтэй хүн бол 7 хоногт 2 удаа заавал
гуйжуулж авах ёстой. Скрабаар цэвэрлэнэ гэсэн. Тэгэхээр скраб цэвэрлэгч маань яг хуурай арьсанд зориулсан монголчуудын арьсанд тун нийцхүйц gentle гэдэг ийм скрабыг сонгох хэрэгтэй. Gentle маш сайн скрабддаг. Дээрээс нь толгоор яг бүрэн цэвэрлдэг байгаа. Тэгэхээр бас маш толгоор болгодог. Энэ цэвэрлэгч скрабын маань давуу тал юу вэ гэхээр эмэгтэй хүн бол 7 хоногт заавал 2 удаа цэвэрлж арьсаа бүрэн гуйжуулж явах хэрэгтэй. Үүний маань давуу тал нь юу гэхээр эмэгтэй хүний арьс 25 хүрээд байнга ер нь бол эмэгтэй хүний арьс байнга өгчжээдэг. Гэхдээ 25-аас 25 хүрээд жоохон хөвгтийнх шиг байнга гуйчхаа болчдөг. Тэгээ маш удаан гуйчилттай болчдөг. Яг энэ үед нь бид нэр байнга гуйжуулж тэр өгчсөн арьсыг арьснаасаа унгааж авах хэрэгтэй. Тэгэж унгаах юм бол бид нар ямар ч гоё тос төрхсөн тэр арьсныхаа гүн шингэнэ гэсэн үг. Хэрвээ бид нар унгаахгүй бол арьсаа гуйжуулахгүй бол тэр гоё тосны чинь үйлчлэл нь гүндээ шингэж орохгүй наад өгцсөн арьсан дээр л наалдаад байдаг байхгүй. Тэгэхээр скрабыг бол заавал хэрэглэж явах хэрэгтэй байна. За баярлалаа. Ерөнхийдөө миний арьс бол хуурай арьс байгаа. Тэгээд топик крем бүтээгдэхүүнийг хэрэглэж үзэхэд бол миний арьсанд маш сайн чигшил өгсөн. Тэгээ Монголын нөхцөлд бол охтууд маш хуурай арьстай байдаг байгаа. Тэгээд арьсандаа чигшил өгөхийн тулд маш олон бүтээгдэхүүнийг хэрэглэж үзсэн. Үүн дундаас топик крем бүтээгдэхүүнийг хэрэглээд миний арьсанд маш сайн чигшил өгсөн учраас энэ крем надад маш их таалагдсан. Бид сая арьсаа оншилж бүтээгдэхүүнээ хэрэглэж үзүүллээ. Одоо харин та бүхэнд Topik Krem брендийн бүтээгдэхүүнүүдийн дэлгэрэнгүй танилцуулгыг хүргэе. Та хялбархан гэхдээ гүн цэвэрлдэг сүүлийн үеийн цэвэрлэгч усны тухай сонссноо. Сүүн шингэн, тоник, нүдний будаг арилгагчийг нэг дор агуулсан 3D цэвэрлэгч ус нүүр цэвэрлэх аргыг улам хялбар болголоо. Өвлийн улиралд хуурай арьс тэжээлээр маш их дутдаг. Өвөл үрчлээгээ нэмж 100 түүнийгээ арилгах гэж зовхын оронд тэжээлийн тосыг өвлийн улиралд сайтар хэрэглэхийг зөвлөе. Энэхүү маскын тосыг 7 хоногт 2 удаа арьсандаа зузаан түрхэснээр арьсны хуурайшлыг нөхөж өгдөг. Мөн бусад үед ч кремний дор нэмгэн түрхэж хэрэглэж болно. Хэрэглэгч та өвлийн цагт нүрээ сүүн шингэнээр цэвэрлэвэл арьс бага хуурайшдаг гэдгийг мэдэх үү? Хэд хуурай арьсанд зориулсан SOS иж бүрдлийн сүүн шингэн цэвэрлэгч нь таны арьсанд чигшил өгч гүн цэвэрлэгийг үзүүлнэ. Үсийг түр зурл гялалзуулдаг силикон агуулгагүй, байнгын эмчилж гялалзуулдаг pH 5 агуулсан сүүн шампунь. Энэхүү шампунь нь таны үсийг угаас нь эрүүл, угралгүй болгож эмчилдэг гайхамшигтай үр дүнтэй. Толгойн өвдөлт үүсгдэг. Мөн байгаль тунхортой силикон агуулсан шампунь сонгохын оронд эмчилгээний шампунь хэрэглэж заншихыг зөвлөж байна. Энэхүү шампунь нь үнийн хувьд ч том боломжийн гэдгийг дуулгахад таатай байна. Найрлагандаа гиалурины хүчил хэмээх эмэгтэй хүнийг залуу үрчлээгүй байхад хамгийн ихээр нөлөөлдөг хүчлийг өндөр тунтайгаар агуулсан гайхалтай бүтээгдэхүүн. Энэхүү тос нь өвлийн цагт хэд хуурайшлын үед түрхдэг тослог ихтэй хэлбрээрээ байхаас гадна эрт хөгшөрхийг хүсдэггүй эрчүүдэд зориулсан флуид хэлбрээрээ ч байдаг байна. Хүний арьс гуйждаг гэдгийг та мэдэх үү? Гэхдээ 25 нас хүртлээр ямар ч гуйжуулагч хэрэглэх шаардлагагүйгээр бие организмын зохилдлогоор гуйждаг бол 25 нас өнгөрөөд гуйжилт нь багасдаг байна. Тиймээс өхөжсөн арьсыг гуйжуулж, арьсаа нөхөн төлжүүлэхийн тулд гуйжуулагчийг арьс арчилгааны гол бүтээгдэхүүнээ болгох нь зүйтэй юм. Иймд та хэд хуурай арьсанд онцгойлон зориулсан зөөлөн гуйжуулагчийг хэрэглээд үзээрэй. Гуйжуулагчийг хэрэглэхдээ 40 секундээс ихгүй хугацаанд хөнгөн иллэг хийсний дараа угааж цэвэрлэнэ. Тослог болон холимог арьстай, хар болон цагаан батга, мөн өрөвсөлт батга гардаг хүмүүс онцгойлон зориулсан савангийн болон алкохолны агуулмжгүй гелен угаагчийг танилцуулъя. Тослог арьстай арьсан дээр нь батгашилт үүсдэг хүмүүс алкохолны агуулмжтай угаагч хэрэглэх нь арьсыг хэд хуурайшуулж, арьсны хэрэгтэй болон хэрэггүй нянг бүхэлд нь устгадаг тул энэ нь арьсанд сөргөөр нөлөөлдөг.
Мөн савнгийн агуулмжтай бүтээгдэхүүн нь хатуулаг гихтэй байдаг тул арьсыг хуурайшуулдаг байна. Харин энэхүү тос болон гээлэн угаагч нь таны арьсанд чигшил өгөхөөс гадна батхыг гадагшлуулдаг. Харин тос нь өрөвслийг намдааж арьсан дээр дахин батг гаргахгүй болдгоороо онцлогтой. Нөсөө тоолов арилгаж цайруулдаг өдөр шөнийн тос болон серум. Таны арьсны өнгийг сэргээж гэрэлтсэн тунгалаг арьстай болгох болно. Монголчуудын арьс эрсдэс уур амьсгал, хуурайшилт бохирдолтоос үүдэн өнгө алдан гунддаг. Иймд бүсгүйчүүд бид байнга өнгө сэргээх тосыг хэрэглэж байх нь зүйтэй юм. Эмчилгээний гоо сайхны брэнд болох Topic Cream-д арьсны мөөгөнцөр, өсний хуйхны мөөгөнцрийн эсрэг угаагч байдгийг та мэдэх үү? Энэхүү бүтээгдэхүүн нь мөөгөнцрөөс болж арьс болон хуйх нь хуурайшин захнаж байгаа нөхцөл тохирсон угаагч юм. Инхри бяцхан үр болон ойр дотны хэн нэгэн тань арьсны экзем өвчнөөр шанаж байгаа юм биш үз? Тэгвэл энэхүү асуудлыг бүрэн шийдвэрлэх угаагч болон тосыг танилцуулж байна. Эдгээр нь Франц улсын эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүн бөгөөд арьс судлалын эмч нараар сайшаагдсан. Амтан юм уу хиймэл арьсан дээр бус бодит хүн дээр бодит арьсан дээр судалгаа хийж туршигдсан бүтээгдэхүүн юм. Танд Topic Cream брендийн бүтээгдэхүүнүүдийг танилцууллаа. Хэрвээ таны арьс хэд хуурай, батгшилттай, магадгүй үрчлээ өсч байвал та Topic Cream брендийн бүтээгдэхүүнүүдээс хэрэглээд нэг үзээрэй. Та Topic Cream брендийн бүтээгдэхүүнийг Монсимийн сангийн бүх салбараас худалдан авах боломжтой.